дайны цагт хүс их уусгаар дайны цагт зүсэх болорсон гэж. Янзын төлөө урагшаа! Монгол Улсын их сургуулийн мэдээллийн технологийн сургуулиас үндэсний роботын тэмцээнд уламжлалсаар 2 баг оролцохоор бэлтгэл ажлаа хангаж байна. Хийж бүтээн өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй энэ сургуулийн залуусыг өөрийн холбооны тэргүүлэгч Unitel компанийн олон жилийн турш дэмжин ивэнтэтгэж хамтран ажилласаар ирсэн юм. Тийм ч учраас мэдээллийн технологийн сургуулийн Робоконы бага жил бүр Unitel хэмээн нэрлэдэг. Энэхүү үндэсний роботын тэмцээнд нэг биш 2 баг өрсөлдүүлэх боломжийг ивэнтэтгэгч байгууллага олгоно гэдэг илүү олон залууст чадварлаг инженер болох боломжийг нээж байна гэсэн үг юм а. Робокон тэмцээн бол бүтэн жил бэлдэж оролцдог тэмцээн. Тэгээд тэмцээнээр бол хэдхэн минутын хугацаанд 3 минутын хугацаанд асар хурдан болж дуусдаг. Бүтэн жил гаргасан хөдөлмөрийнхөө үр дүн тийм богино хугацаанд гарах болохоор маш найдвартай, сайн ажиллагаатай роботоо яг бэлдэж туршиж гартаа оруулах хэрэгтэй байдаг. Инженер болох оюутан залуусын одоо мэдлэг чадварыг сорж байгаа, үзэж байгаа тийм одоо томоохон ганц мэргэжлийн чиглэлийн ганц уралдаан тэмцээн. Робокон тэмцээнд яг орсноор болохоор зөвхөн яг онлд бид нар жишээлбэл үзүүлээ одоо тэр онл талаас гадна илүү практик одоо туршлага олж авах тэгээд маш их юм сурдаг. Оюутан болгон мэдээж робокон тэмцээнд орж чадахгүй. Тэгээд ерөнхийдөө энэ тэмцээнд бол мэдээж маш их төсвөртэй, төвчээртэй хүн орох хэрэгтэй. Тэгээд мэдээж төрөө байрын төлөө гэсэн зорилготой байх хэрэгтэй. Нэгэнт Робоконы багийн гишүүн болсон л ялалтын төлөө, амжилтын төлөө бүхнээ зориулж өөрийгөө бүрэнд ажиллах ёстой. Ийм л байхыг Робоконы ширүүн өрсөлдөөн тэднээс шаарддаг юм. Сэтгэлгээ, оюун чадварын олон сорилгыг амжилттай давж Робоконы багийн гишүүн болж чадсан охидын нэг бол Сүрэн. За миний хувьд болохоор эмэгтэй хүүхдтэй тийм болохоор бусдад одоо бид нар бол механик хийзэл аюул чухал. Тэгээд би болохоор монтаж гэдэг нь болохоор яг хүнээр хэрэг роботоо хүнээр төсөөлөх юм бол хүний суц шүрмэстэй тиймтэй адилхан. Тэгээд тэрийг айл болох найдвартай хийх хэрэгтэй. Хүн одоо ингээл гараа ингээл шалтлал тус гараал тэгэл шалбраал идэгдэг. А робот бол хизээж тийм байхгүй ингээл нэг шалбархал юм бол тэр ажиллахгүй буруу ажиллана хүн шиг бол тийм биш хүнээс ялгахдах юм. Тийм болохоор ингээл монтажныхаа утаснуудыг айл болох найдвартай гадны бэртэл авахааргүй яавал шалбархгүй байх уу тийм найдвартай талаас нь бодож хийх хэрэгтэй. Unitel 1-2 баг нийт 15 гишүүнтэй. Тэдний ихэнх нь шинэ гишүүд юм. Баг төс бүрийг өмнө нь Робокон тэмцээнд оролцож байсан туршлагатай гишүүд ахиж байна. Багийн ахлагч гэдэг хүн бол ер нь багийг нэгтгэж тэр бүгд яг нэг хүн шиг болохыг л зорддог. Миний хувьд бол анх 2 дугаар курстэй Робокон тэмцээнийг үзээд бол ерөөхдөө ямар тийм гайхамшигтай тэмцээн бэ гэдгийг яг мэдэрч байсан. А тэр үеэс л ерөөхдөө энэ хүү тэмцээнд оролцох гэсэн тийм чин сэтгэл хүсэл эрмэлзэл дүүрэн явсаар үдийг хүрсэн дээ. Хүү тэмцээн бол одоо бас миний хувьд бол бас нэг миний амьдралын бас нэг их хэсэг болж чадсан. Бид дэлхийн ээжийн хүүхдүүд бид олуулаа. Их дэлхийнхээ хайранд аз жаргалтай өсөн торнож байна. Хүүхэд бүр байгаль орчин цэнхэр гаргаа хайрлах хүсэл тэмүүллээр нэгдэцгээе. Бидний хайраар их дэлхийн минь дутах учиргүй. 2013 он байгаль орчны боловсролыг дэмжигчээл. Unitel 1-2 багийнхан роботынхон шийдлийг гарган хэсэг бүрийн хуваан авч хийж байна. Амгалан болд оргил 2 багийнхаа автомат роботыг бүтээж байгаа юм. Тэд одоо роботынхон хавч хэсгийг шинжилгээр ажиллаж байна. Автомат робот даалгавраа амжилттай гүйцэтгэхийн тулд нэг доор хэд хэдэн навчийг тээвэрлэн явж цагирагт нэгээр нь байрлуулах ёстой. Тиймээс хавч хэсгийг хэд чанга барихаар биш, бас хэд сул байхаар биш, уян хатан байдлаар шийдэхийг тэд эрмэлзэж байна. Ингээд унжуулаад хийчихвэл хоёр талаас нь шахаж авчихтаа тэгшрээд өргөж юм шүү. Тэ? Энэ жоохон жуул. Тэгвэл арай тэгвэл наадах чинь жоохон талбай томтой юм байна шүү дээ. Тэ. Өмнө хийсэн энэгээр хийж үзэх юм уу? Энд чинь талбай томт шүү дээ. Энийг ингээд унждаг байл гэж байгаа. Авчаад. Тэ. Би багийнхаа нэг гишүүнтэй хамтарч яг нэг айл навчаа тавьдаг гарны санааг бол шийдсэн л дээ. Эхлээд нэг гар хийгээд туршиж байгаа тэндээсээ үүдээд ингээ хийчихвэл болох юм байна гэдэг тийм гар хийжсэн.
одоо ингээд нэг навч ингээд унаа шүү дээ. Тэнгүүд за энийг болохоор ингээд хөдөлгөөнтэй юм эхэлж шүү дээ. Тийм. Тэнгүүдээ хоёр талд нь хоёуланд нь ийм хоёр талд нь яг ийм адилхан хийгээд тэгээд энд нь болохоор нөгөө нэг гидрээр ингэж түлхээ хийгээд тэгээд нөгөөд нь болохоор шууд шон дээр ингэ хөдөлгөөн эхэлж. Тэгээд тэр нь бас унцсан байдаг. Тэгээд энийг унцсан байж байгаа эндээс ирээд хүмүүстээ хоёр талаас ингэ өргөөл эндээс ингэ хүн дэрүүлэл авчиж. Тэгэх юм бол тэгэл энийг бүр галтаач үлдээ. Ямар ч багийн робот эхний шийдлээр бүрэн дуусах нь ховор байдаг. Робот бүтээгч залуус тухайн нэг хэсгийн шийдлийг хэд хэдэн удаа туршиж байж хамгийн оновчтой, найдвартай шийдлийг сонгодог. Хоёр талд нь яг ийм адилхан гарыг л нэг нь болохоор нөгөө гидрээр хонож тэгэл тэгэл унцснаар агаад хоёр талаас. Наад чинь харин зөв санаа юм шүү те. Одоо энэ наад чинь энэ болохоор одоо энэ нугастай шүү дээ те. Энэ болохоор боолт шүү дээ те. Боолтын хитрхи чангалчулж жоохон зуурн те. Хитрхи сул тааруулаад нэг сул хөдөлгөөн ихтэй учраас авчид бас эн чинь нөлөөж магадгүй шүү дээ те. Гидр бах юм бол эн чинь нэг цэг дээрээ бэхлэхээ те. Нөгөө цэг дээрээ хөдөлгөөнтэй юм чинь энэ дээрээ бэхлэхэд бол ирэхэд бол боломж дараа нь ер нь сольж мэлсэн ч гэсэн. Тийм. Боломж шүү дээ. Чөлөөтэй хөдөлгөөн. Аль болох тийм хөнгөн тий хамгийн зөв механизмаар зөв шийдлийг л ерөнхийдөө олвол тэгээ тэр үүрэл мэдээж суртай ажиллагаа нэгсэн найдвартай байдал нэгсэн. Нугсаа харин жоохон бохих нугс их байлаа. Тийм нугсаа жоохон хөдөлгөөн ордог. Оновчтой шийдлийг гаргачихсан байхад түүнийг бодитоор хийнэ гэдэг залуусын хувьд тэмч бэрхшээлтэй асуудал биш болжээ. Ингээд залуус автомат роботынхоо хавч хэсгийн шин шийдлийг хийгээд дуршид хэдийн бэлэн болгосон байна. Одоо навчнууд маань ингээд давхарлагдсан байгаа шүү дээ тий. Тэгээд эхний навчийг хавчаад ингээд явангууд чинь дараагийн навч нь ингээд үргэлжлэлтийн хүч үүсдэг үргэлжлэх байхгүй юу. Тэр хүчийг байхгүй болгоод хавчхаараа ингээд хүн дөрөөд тэгээд явж байгаа. Түрүүний шийдчихсэн асуудал хоёр дээдлэгээ бодлогыг эндээсээ хөндлөрүүлж авах зорилготойсэн. Ингээд авч байгаа. Тэрхээ дараа болохоор одоо дээгүүр ингээ гараа явахад ямар ч юу доотлох болгох ямар ч нөлөө үйлдэл төвчлөхгүй зөв дээгүүр чөлөөтэй хөнгөх ингээ гараа явах. Одоо хавч хэсгийнхээ шийдлийг програмчлах ёстой. Өөрөөр хэлбэл автомат робот хаана очиод хавч хэсгээ хэрхэн ажилуулж навчийг нэг нэгээр нь цагирагт байрлуулах вэ гэдгийг програмаар роботынхоо тархинд сануулна. Манай багшийн нэг тийм хэлдэг үг байт юм л да. Инхийн цагт хөлс их урсгал, дайны цагт цус баг урсгана гэж. Тэр үл үнэхээр гайхамшигтай үг. Тэр үгийг бид нэр бол сонсох болгондоо бид нэр бол одоо амарчлахгүй мэн шүү. Бид нэр хөлс гарах хэрэгтэй юм байна. Тэгжиж л бид нэр амжилтанд тэгжлүүддэг. Манай багш ингээд бид мэдээж ямар нэг ажил хийхдээ тодорхой хугацаа шаардлагатай төлөвлөгөөтэй. Тэгээ яг тэр хугацаанд амжуулаад найдвартай өстэй гэж хэлдэг. А манай өмнө сургуульчин өмнө 4 жилийн тэ авраг болж байсан. Тэгээ тэрний багш хэлжсэн тэр орж исэн гişүүд одоо ах нар гiş нараа цагийн магаа яг цагтна. Гэтэ маш сайн ингээд хариуцлага найдвартай байдаг гэсэн. Ер нь тэрний төлөө сурах хэрэгтэй. Энэ багийнхны баримтлагдаг гол зарчим бол цаг хугацааны нарийн төлөвлөгөө гаргаж хариуцсан ажлаа хугацаанд нь чанартай хийж дуусгах. Unitel багийн 15 гишүүн цагийн нарийн төлөвлөгөөний дагуу роботом бүтээж байна. Яг хичээлж байгаа зүгээр энэ робокон ч зүгээр жирийн ажиллаж байгаа цагийн бол цагтаалах хэрэгтэй гэж боддог. Эхэндээ бол одоо яг хичээлдээ явбал цаг зав бол тийм давчгүй биш. Чөлөө цаг ихтэй байдаг гэсэн. Одоо яг робоконд орсноор бол яг цаг хугацаа ямар үнцэнтэй ажлыг яаж амжуулж болдгийг бол мэдэрч байгаа. Төлөө цаггүйгээр өөрийгөө ажиллаж явна гэдэг бол маш сайн. Тэгээ би болохоор робокон тэмцээнд орсноороо яг цаг хугацааны үн цэнийг одоо илүү ихээр мэдэрч та тий цаг хугацаа гэдэг чинь ямар үнэтэй юм бэ гэдгийг илүү ойлгож авсан. Тэгээ одоо манай тэмцээн илүү төгсөн болохоор улмал үн цэнтэй болж байгаа. Цаг хугацаа гэдэг бол маш ер нь хичнээн ингээд бодоход 9-10 сараас ахвала 4 сар гэдэг хол их хугацаа байгаа бол яг ингээд дунд нь ороод ажиллах юм бол маш богино хугацаа. Бид нэр ингээд саяхан л шинэ баг болоод шинэ хүмүүсээ аваад тэг ингээд юмаа тайлбарлаж өгöd л ингэж хийгээ заажсан бол одоо ингээд удахгүй одоо тэмцээн болох гээд бүх туршилтанд орсон хэдхэн хоног үлдчихлэн явж байна. Цаг хугацаа гэдэг бол маш хурдан өнгөрдөг. Тэрийг бид нэр үр ашигтай, үр бүтээлтэй ашиглаж ажил цааш амжилтанд хүрнэ. Багийн гишүүн бүр роботынхоо хэсэг тус бүрийг тус нь тодорхой хугацаанд төлөвлөгөөний дагуу хийж түүнийгээ нэгтгэж роботон бүтээдэг учраас нэг гишүүний ажлын гүйцэтгэл нөгөө гишүүний гүйцэтгэлээс шууд хамааралтай байдаг юм.
электроникийн талаас гадна шиг механик хийц айгүй чухал гэдэм байх гэдгийг мэдчихсэн. Зөвхөн ингээл электроникийн талаас механик хийц ямар ах уу тэгээд хариуцлага гэдэг зүйл маш өндөр гэдэг. Робокон дээр бол ямар нэгэн хариуцж авсан ажлаа тэр доор нь хийж дуусгахгүй бол дараагийнхны ажлын сунжраал дараагийнх нь нэг хийгдэхгүй. Тэгээд маш их бод. Багаас одоо нэг хүн л одоо юу гэдэг ажиллаа хийгээгүй те хариуцлага алдах юм бол тэр чигээрээ манай робот үйл ажиллагаа хүлээлттэй байдалд орно. Тэгээд тийм болохоор хариуцлага өндөр алдаж болохгүй. Хувь хүн өөрөө яг хариуцж авсан юм бол дор дорол хурдан хийгээл явахгүй бол тэгэл ажил бол явахгүй тий. Тэгэхээр хариуцлага гэдэг бол маш чухал. Өмнө нь одоо хийсэн ажлынхаа үр дүнг одоо мэдээж нь хүчнээс харж зүтгэжтэй шүү дээ. Тэр зүгээр л нэг өөстө хэцүү байнаа хайчих болохгүй шантрахгүй хэвээр. Монгол Улсын их сургуулийн мэдээллийн технологийн сургуулийн Unitel 1-2 багийн тус бүр 3 нийт 6 гишүүн талбай дээр гарч роботоо өдөрдөн ажиллана. Нэг нь гар машиныг жолоодох бол нөгөө нь автомат роботоо эхлүүлж харин нөгөө гишүүн нахяаг дөрөмд заасан байранд байрлуулах ёстой. Талбай дээр тэднээс бүх зүйл шалтгаална гэсэн үг. Шүүгчдийн төхөөгөөр роботоо эхлүүлж робот буруу үйлдэл хийж алдаа гаргаж байгаа эсэхийг байнга хянаж алдсан тохиолдолд шүүгчээс зөвшөөрөл авч үйлдэлээ ахин эхлүүлэх хүчиртэй. Энэ мэт робокон тэмцээний талбай дээр баримтлах мөрдөх журам олон бий. Асхуунаа авах юм бол ер нь өмнө авсан нэмэх оногоо алдна гэсэн үг. Ямар ч алдаа гаргахгүй бол яг тэрнийг бол яг туршилтаа сайн хийж алдаа гаргахгүй олон туршилт хийж яг гартаа оруулах хэрэгтэй байгаа. Монгол Улсын их сургуулийн мэдээллийн технологийн сургуулийн Unitel багийнхан 2007-оос 2010 онд тасралтгүй 4 жил робоконы авраг болж байсан бол сүүлийн 2 жилд аврагынхаа цомыг авч чадаагүй юм. Энэ робоконы багт орж ирээд 4 жил түрүүсэн амжилтыг ингээд унааж байгаадаа үнэхээр харамсаж байна. Гэтэ би ингэж бодож байна. 4 жил та нар тасралтгүй түрүүлсэн. Энэ хугацаанд 4 жилийн маш хүчтэй өрсөлдөгчдийг бас бэлдэж чадаж. Ягаад гэвэл МУС-ийн мэдээллийн технологийн сургуулийг л ялна гэсэн тэр зорилгыг нөгөө багуудаа тавихад хүргэж чаджээ. Өнгөрсөн жил бас ялагдсан. 2 жил дараалаад л ялагдчихсан юм л да. Тийм учраас бас нэг сэтгэл зүй өвчсөн бас нэг хүн ч бас нэг жоохон тийм уналт талдаа орно шүү дээ бид нэр. Одоо ч гэсэн л бас байнга л дотор нь бодож ажилт юм дөө 4 жил төрүүлсэн баг шүү те. Тэр цолыг нэрвэлж алтрын авчирхсан гэж маш их л хүсч мөрөөдж байна. Залуус нэгдэн нийж бэрхшээл саадыг даван туулж найдвартай роботын сургуулийнхаа робоконы ялалт амжилтын шинэ гарааг хамтдаа дахин эхлүүлэхийг зорж байна. Бид нэр бол одоо бас нэг шинэ нэг хуудсыг нээж бас нэг өөрсдийн гэсэн амжилтыг илүүлдэхийг маш хүсэж байна. Бидний амьдрал, хөгжил, дэвшил байнга өсөн нэмэгдэж байгаа хэрэглэн их дэлхийгээ хайрлах, ногоон соёл иргэншил шилжих, эко үзэл санааг үр хоочтой хөвшүүлэхийг шаардаж байна. Бидний ирээдүй өнөөдрөөс эхэлдэг 2013 он байгаль орчны боловсролыг дэмжих жил. Багийнхан талбайгаа бүрэн засч чадаагүй роботуудаа хийж дууссан учраас байгаа талбайдаа тохируулан туршилтаа хийж байна. Багийн гишүүн Амгалан бол өөрийн хийсэн автомат роботоо шалгаж үзэхээр шийджээ. Зүгээр ингээд нэг хийсэн роботоо яг байрлуулад нэг дараад эхлүүлээд хинч ихлэ ажиллуулна та. Яг тухайн роботоо яг одоо сэтгэл зүрхнээсээ хандаж яг найдвартай ажиллахын тулд яг роботныхаа хаана яг юу ажиллаж байгааг яаж байгааг гэдгийг өөрөө сайн мэдэрч бүх юмыг мэдж яг гартаа оруулсан байх хэрэгтэй. Гартаа оруулж яг өөрөө мэдэрч сайн туршиж юм бол амжилттай ажиллана тухайн робот. Мэдээж бидний хийсэн робот бол одоо бусдын нүдээр харахад бол нэг тийм амьгүйч юм шиг те нэг тийм ингээл угсраал нэг програмчлсан ингээл явж байгаа юм шиг харагддаг. Гэхдээ бидний хувьд бол сэтгэлээ шингээж яг бүтэн жил хөдөлмөрлж хийсэн болохоор одоо ингээл стартасаа эхлүүлэх болгондоо ингээл мухар сүсэг гэх юм цаашаа. Гэхдээ яг ингээл өөрийнхөө чин сэтгэлээс за робот маань үйлдэлээ бүрэн сайн гүйцэтгээд
яг амжилттай явна шүү л гэж бодож эхлүүлэх хэлтэй. Анх бид нар чинь өмнө багийнхаа хийжсэн роботыг хараад энэ одоо юу юм бол та ямар амар юм бэ те яаж хийжсэн юм болыг одоо л бид нар роботоо хараад бол нүдэнд бууж байгаа юм чинь ингэн тэгэндээ бүр ямар ч юм хайр гариг юм шиг харагдахгүй бидний ойрхон тэгээ роботоо харахаар ч айгүй дотн ингээ хайр үнэ амьдаа тэрж болтгоо л тэрээд тийм байна л та. Роботуудыг тус нь туршихаас гадна бүтэн тоглолт хийж бүрэн турших нь чухал. Тэмцээний дөрвөн ёсоор гар удирдлагатай робот эхлээд даалгавраа гүйцэтгэх хүчиртэй. Тэгж байж автомат удирдлагатай роботын даалгавар эхлүүлэх эрхтэй болно. Миний хувьд бол ерөнхийдөө яг нэг бас гар машин жолооддаг талбай дээр үндсэн гишүүн болж ажилладаг учраас ерөнхийдөө сэтгэл зүгээ бол маш сайн бэлдэх хэрэгтэй. Гар машины жолооч гэдэг бол ерөнхийдөө маш хариуцлагатай сэтгэл зүй ур чадвараараа аль алийг бэлтжиж л ерөнхийдөө амжилт гаргана шүү дээ. 3 минутын хугацаатай учраас энд цагийн мэдрэмж маш чухал байдаг. Тэгээ өөрийнхөө хурдыг маш сайн сайжруулах хэрэгтэй. Хамгийн одоо үн цэнтэй зүйл гэх юм бол ялтанд хүргэдэг үн цэнтэй зүйл гэх юм бол бидэнд бол туршилтыг маш их хийж ээж өөрийн гартаа бүрэн оруулж ээж амжилтанд хүрдэг. Тэгээ сэтгэл санаагаа сайн бэлдэх хэрэгтэй. Миний хувьд бол ихэд тэгээд энэ жил л ингээд явж байсан. Сүүлийн жил тийм учраас одоо эцсийн төлөв үзье гэсэн зорилготой орсон. Өөрийнхөө зүгээс гаргаж чадах бүх зүйлийг л тултлан л гаргахыг хүсэж ажилладаг. Хамгийн нэгдүгээрт байсан зарчим гэх юм бол хангалттай хоол шидэх. Тэгээд хангалттай хоол шидэж чадахгүй байх тохиолдолд болохоор бид нар хүргэж чадахгүй гэсэн үг ерөнхийдөө бол хангалттай хоол шидэж чадах юм бол хөөргөөд тэгээд дээрээс нь найдвартай тогтоох боломжтой. Энэхүү нахиаг сарн дээр амжилттай шидэж тогтоосноор тоглолт тухайн багийн ялалтаар өндөрдөж, залуус ногоон гаригийн аварч чадсанд тооцогдох юм. Одоо тэд хурдаа нэмэгдүүлж, цэвэр хожил хийх хугацаагаа богиносгох хэрэгтэй. Тэмээс тэд туршилтынхаа цэвэр хожлын хугацааг нарийн тэмдэглэн харьцуулж байна. Одоо чи ингээл тэмцээн нэлийн төгсөн ер нь бол нойр хүрхээ байсан дөө. Нойр унтна гэдэг хэвтгээр бол ерөөдөө ингээд толгооноос бол ерөөсөй гарахгүй байгаа тэмцээн бодол. Тийм ч бас баг унтааг байсан өөрт хамаагүй сэтгэл зүй өвч гэсэн баг хамаагүй л үгүй шахав. Хөдөлмөр зүтгэл, итгэл сэтгэл хамтын хөдөлмөрөөр бүтээсэн тэдний хоёр багийн 4 робот удахгүй талбай дээр өрсөлдөж Монгол залуусын оюун ухаан ур чадварын гайхамшигыг үзүүлэх болно. Бид дэлхийн яжийн хүүхдүүд бид олуулаа их дэлхийнхээ хайранд аз жаргалтай өсөн төрнөж байна. Хүүхэд бүр байгаль орчин цэнхэр гаргаа харлах хүсэл тэмүүллээр нэгдэцгээе. Бидний хайраар их дэлхийн минь дутах учиргүй. 2013 он байгаль орчны боловсролыг дэмжих жил.